За та бүхэнд өнөөдрийн эндийг хүргье. Цахим хөтөж Монголын бурхан шашинтны тог ананлагчлалыг хийдэн бацаагаан дугны тэргүй их хамлам ламгаа өрөөнөс та бүхэндээ шууд амжуулж байна. За энэ хүү цар тахалтай хүнд хэцүү цаг үед одоо хамламгаа та Монголын ард түмэнд айлдуу сургаалаа альдж өгнө. За монголчууд бидэнд бас нэг цаг үеийн шалгарал ирж байна гэж ингэж бодож байгаа. Тэгээд одоо энэ корона гэдэг аюултай тахал өвчин дэлхийг хамарч тэгээд одоо Монгол дээрээ 2 жил шиг болчихлоо. Тэгээд монголчуудын ард түмний одоо өвчлөл энэ одоо ханаад хамуу энэ тахалыг хүрэх явдал бол нэлээд ихсэж байгаа ийм үе тохиож байна. Тэгээд энд бол одоо Монголын ард түмний тэр дундаас өсгтэн олон түмэн лам хуургууд бүгдээрээ санаа зовж яавал энэ өвчин зовлонгоос гэтлэх юм бэ гэж ингэж одоо санаа сэтгэлээд тавьж байгаа ийм үе. Тэгээ Монголын бурхан туганд тагчлан хийд бол өдөр тутмын хурлаа орж байна. Мөн одоо сүсгтэй улсууд энэ маш олон хүмүүсүүд энэ өвчин тахлаас сэргийлж Монголын ард түмнийг одоо амар хэлбэр энэ өвчин зовлонгоос гэтлэгж өгөөж гэтлэхийн тухайд бол ингэж өглөхийн эзэн болж том хурлуудыг хоруулж байгаа ийм үе байгаа юм. Тэгэхээр бид одоо хамгийн гол нь бол засаг төр маань бас одоо сайхан арга хэмжээнүүд авч байна. Үе шаттайгаар явж байна. Ихэнх үедээ бол энэ одоо өвчин тахалын үед хэрэглэх хэрэгцээ энэ шин зүйл учраас бол аливаа нэг аппарат хэрэгсэл эмч манч торчлохгүй ийм л үед эхэлж тэгээд бид 10 сар барьж энэ хоорондоо засаг төр маань эрүүлэг хамгаалах газрууд маань ард иргэд маань тодорхой хэмжээний мэдээлэлтэй болж ингээд гадна дотноос бол аппарат хэрэгсэл авцарч ингээд одоо шинжилгээ судалгаа хийдэг энэ бүх юмнууд нь бүрдэж инглээ. Тэгээд нэгэн үе одоо нэлээд аятайхан болоод ирэх энэ үед нь бол засаг төр маань бас амьдрал үргэлжилдэх учиртай. Тийм учраас бол ажил явдлаа хийж ингээд жилүүдээ 20-оо тавиад ингээд үдсэн хэдий боловч энэ өвчин тахал бол нэлээд хүчтэй дэлгэрэх ийм аяс гарч сүүлийн 14 хоногт бол 1000-аас буухгүй байгаа ийм байдал үүсч хөнгөн хүний тоо болон багасч хүндөвтөр хүний тоо болон багасч бүр хүнд хүний тоо бол бүр ихсэж ингээд бол бас одоо өхөл хагацлаа авчирдаг ийм болж байна. Өнөөдөр гэтэл 8000 хүн одоо энэ өвчнөө бол маш таалдагслаа. Тийм учраас Монголын нийтээрээ бол одоо санаа тавьж зовхоос аргагүй юм. Ер нь бол амьдрал энэ одоо ажил хөдөлмөрөөр эрхлэх чөлөөтэй одоо байх энэний эсрэг эдийн байна. Энэ корона бол хэрвээ чөлөөтэй тавиад өгөхлөөр ихсээд байдаг хөл хорионд орохтой зэрэг эдийн засаг болоод энэ биднүүдийн аж амьдралд ороод идэг ийм эсрэг хоёр зүйлтэй бид нөр тулаад ингээд байна. Тийм учраас энэ дээр бол маш их сайхан болгоомжтой байх хэрэгтэй. Энийний улмаас болоод бас одоо сэтгэлийн дарамтанд орох харилцан бивэнтэй одоо сэтгэлийн янз бүрийн дарамтанд орж хэрүүл урал үүсэх тэргүүтэй гэр орон болоод албан байгууллага тэгээд улс орны хэмжээгээр ийм байдал үүсч мэдэх ийм шинж тэмдэг байна. Тэгээ энэ дээр тоглож бас одоо өөрсдийнхөө нэр сүрийг ихсгэх ийм хандлагууд хүртэл одоо энэ зураг тараажуу телевизэн, фэйсбүүк эднүүдээр явж байгаа ийм байдал байх юм. Тэгээ энэ бол тоглоомын ажил биш учраас энэ өвчин дээр одоо ингэ тоглож өвчнөөр одоо далиндуулж янз бүрийн ашиг хонжоо олох гэсэн ийм бодлоод бол Монгол оронд байж болохгүй юм байна гэж ингэж боддог болж байна да. Одоо бид одоо бүгдээрээ хашир сууж байна. Өнөөдрийн телевизийн ярилцлаган дээр хүн болгон ойлгосон. Энэ одоо улс төр эдийн засаг тэгээд аж амьдрал хоорондын одоо зөрчил тэмцэлээ энэгээр далиндуулж одоо энэ бухимдал дээр тоглох гэж байгаа ийм юмнуудыг бол одоо ад үдсэн маягтай ярьж байгаа. Тэгэхээр нийт ард түмэнд бол энэ ойлголт хүрч очиж байгаа. Тэгээд тэр одоо ярьж байгаа хонжоо олох гэж байгаа тэдгээр улсуудад бол цохилт өгсөн. Бид ойлгож байгаа шүү таануудыг гэсэн ийм сануулгыг бол одоо өгч байна гэж би ингэж ойлгож байгаа. Тийм учраас бид бол ийм одоо өвчин тахалтай ийм
одоо эгзэгтэй үед бол эв нэгдлийн хичээл хамгийн чухал байна. Бие биенийгээ ойлгох нь хамгийн чухал байгаа. Ийм л үед бид орчлоо. Тийм учраас бол энэнийг бол одоо сүсгтэн олон Монголын ард түмэнд дуртхан сануулад ингээд бид эв нэгдэлтэй сайн сайхан байх учиртай. Бид үйлдвэр завод байгуулж өнгөрсөн 70 жил тэний цаа талд чиглэе гэсэн өнгөрсөн 70 жил чиглэе гэсэн одоо энэ арчил эхлээд байгаа үед бид хөгжид дэвсээр байгаа хэдий боловч энэ бусдын орон шиг энэ тариа тамхиа өөрсдөө хийдэг үйлдвэрийн баг зэвсэг хамгийн юмнуудаа өөрсдөө хийдэг ийм хэмжээнд хүрээгүй байгаа ийм жаргал зовлонгийн нь бол бид ойлгож авах хэрэгтэй юм байна. Энээс санамцар болгож хамгийн түрүүнд бол одоо хөгжил дэвшил гэдгийг бодтойгоор хийх ийм эгзэгтэй үед өөрсдөө юм хийдэг болох тариагаан хийдэг болох бусдын хийсэн одоо зүйлүүдийг өөрийн хооронд үйлдвэрлэдэг болох ингээд шинжилгээ судалгаа аль юмнуудаа жигдэлж авах ийм одоо санамцрыг үүсгэж байгаа явдал бол энэ бол магун нууч миний багш сайн ч миний багш гэж уучны одоо сайхан үг байдаг энийг санагдуулж байна. Тэгэхээр энэ бүх байдлаас болж бид ирээдүгээ төлөвлөх ирээдүйд хэрвээ ийм зүйл гарах юм бол бид бэлэн байж явах ийм хэрэгтэй юм байна да гэсэн ийм санамсрыг Монголын ард түмэнд сануулж байгаа гараа болвол бас биднуудыг хашир суулгаж байгаа ийм явдал болж байна. Тийм учраас бол Монголын ард түмэн нийтээрээ засаг төрийнхөө зовлон өөрсдийнхөө одоо байгаа байдлыг зөвөр дүгнээд тэгээд учиргүй тэр одоо хөгжилтэй дэвшилтэй орнуудын шиг тийм амандан орсон болгоныг шаардаж шахаж ингэх явдал бол бидэнд одоо яагаад ч биелэгдэхгүй юм байна гэдг нь ойлгож эхэллээ. Саяхан бол одоо ингээл энэ гаднаас хараат маягтай байгаа энэ байдал маань одоо бидэнд бүр тодорхой болж эхэлж байна. Сая хэдхэн хоног л корона энэ вакцины тасархад л одоо ямар шүү маягийн яриа хөөрөө үүсч ямар шүү маягийн бүгд байдал үүсч байна вэ гэдэг өөрийн эрхтэй биш хүнээс авдаг юмд. Тэгээд энэний болохтой зэрэг биднүүд учрыг нь ойлгохгүй ерөөсөө л авдарнаас аваад гаргаад өгөх юм шиг ингээд энэ вакцины хийж байгаа улс орнууд руу дайрч давшилж янз бүр болж байгаа. Эднүүд сонорч чихтэй чих хурдтай улсууд энийг дуулахгүй байна гэж байхгүй. Тийм учраас бол биднуудыг өгөх гэж яхад туслах гэж яхад ийм ярьж байгаа бол нэг жоохон хойшлуулах юм. Ер нь болдог ч юм уу гэдэг ийм санаа сэтгэлийг одоо бусдад энэ одоо биднуудад тусалдаг тэдгээр орныхоо сэтгэл зүрхэнд суулгаад байна уу да гэсэн хардлага надад одоо үүссэн. Тийм учраас бол бид ярих яриагаа хүртэл ийм үед бол маш цэгцтэй ярих ийм шаардлагатай болж байгаа ийм байдал байна. Улс төрийн хувьч гэлээ гэсэн энэ одоо ард түмнээ бодож хоорондоо эвлэх үгээ олох тэгээ хамтарч суужгаад одоо үгээ шүлгээ ярилцах тэгжээж уулзах ийм л хэрэг гарчлаа да. Энэ Монгол орны байдал бол иймэрхүү маягийн нөхцөл байдалтай байна. Тэгэл бие биенийхээ дээр гарах гал улам л одоо зүтгээд явах юм бол энэ ард түмэн дөөл тэр хэдхэн хүний ажил биш энэ ард түмний хохирол болоод дуусна. Тэгээд одоо аюулгүй бол одоо эв түнжингээ эвдлэх ийм байдалд хүрч магадгүй. Цаашлбал аюулгүй байдалд ч одоо нөлөөлж мэдэх ийм байдал үүсэж байна гэдгийг одоо хүн эргэн бүр дор бүртээ одоо ингээд санамсар болгож ингэж хэрэглэх хэрэгтэй. Өөртөө гарын авлага болгож хэрэгжүүлэх хэрэгтэй юм а гэж та бүхэнд айлтгаж байна. Тэгээ бид одоо Монголын мөрчсөний төвөн нэгжлийн хэд бусад одоо аймгийн төвийн хийдүүд тэгээ бусад хийдүүдтэй лам хуурагтайгаа нийлээд энэ одоо эвл нэгдэл тэргүүтэйг одоо амирлуулах ийм тухайд жаллав цогцол тэргүүтэй номнуудаа уншиж байна. Энэ корона тэргүүтэй одоо зүйлүүдийг амирлуулах тухайд одоо мам туган ингээд одоо олон тооны гүрэмнүүдийг хийж ингэж одоо залбирч мөргөж байна. Тэгээд бас одоо цагаан тан ман шатн тэргүүтэй сүүлийн үед нэрвэлэг хамгаалах газар ятадын одоо улам жил тэмдэглэлүүдийг хэрэгжилж байгаа эмнүүдийг бид бас үйлдвэрлэж ингэж одоо лам хуургуудаа болоод хөссөн хүнд ингээд өгч байгаа ийм одоо зүйлийг хийгсэн ийм одоо төлөвлөгөөтэй бас эхнээс нь хийгээд эхэлсэн хар үрлээ хийгээд бол ингээд эгзэгтэй байдалтай улсуудад ингээд тараа түгээж
ингэж бол байна. Тэгээ энэ бүхнийг одоо та бүхэндээ одоо дуртхан сануулаад тэгээд бүгдээрээ одоо хичээцгээ гэрээсээ гарахгүй энэ аль болох одоо богино хугацаанд энэ өвчин тахлыг давхад бол 20-оос өөр юм байхгүй юм байна. Бидний уламжлалт энэ 20 бол байсан өвчтөй давлантай улсууд зүүн татхуноос одоо ингээд дээс татчаад үзүүрт нь улаам уйчдаг ийм л байсан. Тэгээ тийм айлуудаар орж гардаг. Тэр айл гэсэн бусдаа одоо энэ халдвартай өвчнийг түгээн дэлгэрүүлэхгүй тухайд ингээд одоо 20 онд маш их одоо сайн хийдэг. Тэрний ч улмаас бол биднүүд удаа дараа 1900 оны ихээр болж исэн дахал эднүүд бол маш төргөн амьрлж байсан. Ингээд сүсэнтэй, зүтгэлтэй байсан, өрөм дормдоо итгэлтэй, бишрэлтэй байсан. Тэр зоргоор дархлаа тогтож энэ бүгдээс зайлж исэн ийм л одоо уламжил байдаг. Тийм учраас энэ уламжлалыг та бүхэндээ дуртхан сануулад бүгдээрээ эвтэй, түнжинтэй дээрээс нь бол одоо энэ засаг төр болоод дэлхийн Монголын энэ одоо эрүүлийн хамгаалах газруудын айлдсан энэ айлдварыг дагаж одоо эмэгтэй цэгцтэй тэгээд одоо энэ өвчнөөс сэргийлцгээе. Энэ 20 онд идэвхтэй байгаарай гэж та бүхэндээ уриалж байна. За би таны яриаг ерөнхийдөө дүгнээд ойлгоход бол за бид бүхэн бол одоо үг хэл явдал мөр за ялангуяа хамгийн гол чухал зүйл бол одоо эв түнжин юм байна. Ялангуяа энэ хүнд хэцүү цагийг бид эв түнжинтэй, эв ийтэй байж энэ зүйлийг давж чадах юм шүү гэдэг одоо үг сургаал айлдварлыг ойлголоо. За та энэ хүнд бэр хэцүү цаг үед Монголын нийт ард түмэнд айлдсан айлдвартанд гялалаа. За энэ хүү Монголын бурхан шашинтны дог андан төслийн хийдийн Бацаагаан догны их хамламын өргөнөөс захин мөтөж хамламгаа айлдварыг та бүхэнд шууд дамжуулан хүргэлээ.